Дөрвөн эхнэртэй хаан байжээ. Нэг өдөр тэр хаан өвчилж үхлийн орондоо хэвджээ. Дараах амьдралдаа ганцаараа байхаас айжээ. Тэр хамгийн хайртай дөрөв дэх эхнэрээсээ асууж гин. Тэрэнд очир эрдэнэ алт үнэтэй хувцас бүгдийг өгчээ. Хаан түүнээс асууж гин. Чи надтай хамт өгөх үү? Тэгээд надтай хамт дараагийн амьдрал руу яв. Дөрөв дэх эхнэр нь хариулж гин. Уучлаарай. Би ингэж чадахгүй. Гэд яваад өгч гин. Мэдээж тэр гурав дахь эхнэртэй бас хайртай. Тэр эхнэрээрээ бахархаж бас эрхэмлэн дээдэлдэг байсан. Түүний хөрш улсуудаас харамлдаг байсан. Тэгээд тэр гурав дахь эхнэрээ дуудаад асуув. Чи намайг дагаж дараах амьдрал руу явах уу гэжээ. Гурав дахь эхнэр нь хариулв. Би амьдралдаа дэндүү их хайртай. Намайг уучлаарай. Би тантай хамт явж чадахгүй. Хэрв чи өвхвөл би бас дахин гэрлэнэ. Хоёр дахь эхнэр нь үргэлж хэрэгтэй цагт нь түүнтэй хамт байдаг. Хаан асууж гин. Чи надтай хамт дараах амьдрал руу явах уу? Хоёр дахь эхнэр нь хариулж гин. Намайг уучлаарай. Би энэ удаа танд тусалж чадахгүй. Гэхдээ би таны оршуулгыг зохицуулж чадна. Би бас оршуулган дээр чинь бай. Гэтэл нэг хоолой хэлж гин. Би чамтай хамт явъя. Явсан газар болгон руу чинь дагаж явна. Тэр ч байтугай хойд насанд чинь хүртэл. Тэгэд хаан хардал энэ түүний нэг дэх эхнэр байжээ. Гэхдээ энэ эхнэр нь хамгийн бага халамж тавьдаг эхнэр нь байжээ. Хаан үнэхээр ичиж намайг уучлаарай. Би чамд илүү их халамж тавих ёстой байж, бас илүү их анхаарал тавих байжээ. Энэ түүхийн сургамж нь бид бүгдэд дөрвөн эхнэр байдаг. Дөрөв дэх эхнэр бидний бие. Бид нар биеэ сайхан үнэт эдлэл, гой хувцсаар чимэх дуртай. Гэхдээ энэ дараагийн амьдралд биднийг дагаж чадахгүй. Гурав дахь эхнэр бол бидний хөрөнгө юм. Бид энэнд маш их цаг хугацаа зарцуулдаг. Өөрийн эд хөрөнгөө цуглуулах гэж. Гэхдээ энэ бүхний дараа эд юмс биднийг дагаж чадахгүй. Эд хөрөнгө өөр хүнд очдог, бас хуваагддаг. Яг л гурав дахь эхнэр шиг дахин гэрэлнэ гэсэн шиг. Хоёр дахь эхнэр бол бидний найз нөхөд, гэр бүл юм. Бид тэдэнд итгэдэг. Тэд үргэлж хэрэгтэй цагт бидний хажууд байдаг. Гэхдээ эцэст нь тэд зөвхөн чамайг оршуулж бас үджилж чадна. Харин эхний эхнэр бол бидний сүнс юм. Бид нэр ихэвчлэн сүнсэндээ анхаарал тавьдаггүй. Энэ бол дараагийн амьдралд биднийг дагаж чадах цор ганц зүйл. Биендээ анхаар, эрүүл байлга. Эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Найз нөхөд болон гэр бүлийн эрхмэл тэднийг хайрл. Гэхдээ өөрийн сүнсэнд анхаарал тавихаа мартаж болохгүй. Сүнсээ тэжээ. Ганцаараа байх цаг гарга. Залбирах цаг гарга. Бясалгах цаг гарга. Учир нь энэ бол бүх амьдралаа цэнэглэх арга юм. Бас чиний хамгийн үнэнч найз. Энэ түүх танд туслана гэдэгт итгэж байна.